Дэлхий автомашин хэмээх гайхалтай унаатай болоод өнөөдөр 124 жилийн нүрийг үзээд байна. Өдий хүртэлх хугацаанд автомашины хөгжих үйл явц юу эсийг туулсан гэх вэ? Анхны машин 1885 онд бүтээгдсэн бол алдартай Ford мотор компани 1903 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 116 насыг зоогдоод байна. Харин монголчууд Fordтой танилцаад 107 жил өнгөрчээ. Монголын анхны автомашин шилэн Ford байсан юм. Бид бүгд мэдэн шүү дээ. Ford тэ загвар. Тэгвэл хэрхэн яаж танилцсан түүхийг одоо хамтдаа мушигцгоё. 1. Сэтэл 1907 оны 6 дугаар сарын 10. Энэ өдөр Бээжингээс Парис руу 5 автомашин хөдөлсөн юм. Энэ бол дэлхийн анхны хамгийн холын зам том хэмжээний машин уралдаан байлаа. Гэхдээ тухайн үед хэн ч үүнийг уралдаан гэж хүлээж аваагүй бөгөөд уг тэмцээний зорилго нь зөвхөн автомашиныг ямар хүчин чадалтай вэ гэдгийг харуулах гэсэн автомашин үйлдвэрлэгч компани борлуулалтын бодлого байжээ. Бүх зүйл ингэж эхлэв. 1907 оны 1 сард Ле Матингийн сонинд нэгэн мэдээ нийтлэгдсэн байлаа. Тэр нь автомашинтай хүн хаашаа ч явж болно, юу ч хийж чадна. Энэ зун Бээжингээс Парис хүртэл автомашинаар аялах хүн байна уу гэх мэдээ ч юм уу, зарлалч гэмээр юм уу зүйл байсан юм. Энэхүү зарлал 40 оролцогчийн сонирхлыг татаж уралдаанд бүртгүүлсэн боловч яг аялалд ердөө 5 л оролцсон байдаг. Эдгээр 5 эрхмэн Италийн хунтайж Сципиони Борхес, Голландын тагнуулч Чарльз Гадорд, дугуйчин Лили Понсын аав үл мэдэгдэх эрхэм, мөн Францын 2 иргэн байв. Сципиони Борхес нь 7 литрийн багтаамжийн хөдөлгөөртэй Итали хэмээх загварын хамгийн хөнгөн машиныг жолоодож байв. Оролцогчид Бээжингээс гарan Монголын цөл тал нутгаар дамжин Улаанууд, Байгаль нуур, Москва хүртэл явж дараа нь Польш, Герман, Бельги улсаар дамжин Парис хүрэх маршруттай байсан юм. Хунтайж Сципиони Борхес Санкт-Петербург хотоор дайрах замаараа нэгэн өдөрчлөгт хүртэл саадсан байдаг. Энэ хол аяллаа ихэнх хэсэгт замгүй, шатхуун түгээх станц байхгүй байсан бөгөөд урьд өмнө нь машин огт харж байгаагүй хүн болон газрууд олон тааралдаж байлаа. Хунтайжийн машин замдаа нэг удаа гүүрэн дээр оцолдон жалга руу унсан боловч хөдөлгөөр нь гинцсэнгүй. Ийхүү хүнд хэцүү замыг туулан явсаар Хунтайж 8 дугаар сарын 10-ны өдөр 4 цаг 30 минутанд Парист ирсэн бөгөөд энэхүү үйл явдал нь тухайн үед асар их дуйлан дэгдээжээ. Хунтайж баяраа тэмдэглэж Италийн эхэс дээдс болон язгууртнууд автомашины салбарын нэр хүндтэй хүмүүс оролцсон хүндэтгэлийн зоог барив. Түүний араас Голландын тагнуулч Чарльз Гадорд 2 дугаар байранд орж, бусд нь байр эзлэлгүй замаасаа бутсан байна. Уралдааны ялагч ханхүү Сципиони Борхес өмнө нь огт машины мөр гарч байгаагүй Монголын их говь цөлөөр давхин өнгөрч их тал нутгийг туулж байлаа. Чичан гээч зүйлийг сонсоочгүй байсан монголчуудын хувьд тухайн үед задгай төмөр хүлгүүдийг харсан нүдтэй бүхэн л мэл гайхаж цэл хөхөрч байсан нь мэдээж. Бүр Богд хаан хүртэл ихэд сонирхон ирж уралдаанд оролцогчтой хамт зураг татуулж уулзсан байна. Чухам энэ үед л 8 дугаар богдын дотор машинд дурлах авах юмсан гэсэн сэтгэл цогцолжээ. 1911 он. Богд хаан шашин төрийг хослон баригч хаан болж дотроос нь өнөөх төмөр хөлөг гэх хүсэл нь хатгасаар байлаа. Энэ явдлаас 4 жилийн дараа Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөв. Тухайн үед бүхий л хаад язгууртнууд машинтай байсан юм. 2. Захиалга 1912 оны эхээр Хятадын Тянжин хотноо ажиллаж байсан Америкийн хулдааны пүүз Монгол улсын Богд хааны төлөөний хүнээр дамжуулан нэгэн захиалга хүлээн авав. Энэ нь Богд эзэн хаанд Америкаас суудлын автомашин нэгийг захиалан авах тухай байв. Тэгэхдээ чухам ямар маркийн, ямар хүчин чадалтай байх зэрэг ямар нэг тодорхой үзүүлэлт ирүүлээгүй бөгөөд зөвхөн эдлэгээ сайн байхыг чухалчилсан байв. Америкийн пүүс тухайн захиалгыг хүлээн аваад
холбогдох албаттайгаа холбоо барьж Америкт үйлдвэрлэсэн түгээмэл маркийн гар араатай, хөл тоормостой, ердийн машин байх нь тохиромжтой гэсэн шийдэлд хүрсэн байна. Машиныг 1912 оны 11-р сард нийслэл хүрээнд жолоодож ирсэн Этан С. Лиманион 1913 оны 5-р сард Америкийн нэгдсэн улсын National Geographic сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд тухайн үеийн монголчуудын техникийн мэдлэгийн төвшин, засвар үйлчилгээний чадвах зэргийг харгалзан үзээд уг машин нь энгийн хялбар, эвдрэлд хялбар өртөхгүй байхад гол нь анхаарсан гэсэн байдаг. Машины захиалгыг Америкийн Детройт дахь Фордын автомашины үйлдвэрт цахилгаанаар хүргүүлж, тухайн машиныг ямар нэг тусгай захиалгаар бус бэлэн байгаагаас нь явуулах хүсэл тавьснаар Тянжинд 1912 оны 9-р сард машина хүлээн авчээ. Машины хүлээн авах үед цаг агаар таатаач шөнөдөө сэрүүвтер байсан учраас хүрээ хүртэл шөнө бүр машиныхаа усыг насгаж байсан байна. Зөөлөн агаарт дассан Америкчүүдийн хувьд яггүй хүнд ажиллаж, яваандаа дасаж, заавал хийх ёстой ажлын нэг болсон гэж хожим нь дурсжээ. Тухайн үед Хятадын засгийн газар Хягт хүртэл цахилгаан холбооны цэгүүдийг Монголын нутгаар дайруулан байгуулж, ажилуулж байсан байна. Машиныг хүрээний зүг хөдлөхөөс 2-7 хоногийн өмнө хэрэгцээтэй шатхууныг урдчлан тэмээн хөсгөөр гаргаж, цахилгаан шуудангийн төвийн ойролцоо зэг бүрт 10 галлон буюу 40 орчим литр бензин байрлуулжээ. 3. 5 шар тэмээн хөсөг. Тянжинаас гарч хүрээ ортол нийт 5000 гаруй км газрыг 32 өдөрт туулсан бөгөөд замын ихэнх нь говь нутаг байсан нь баггүй бэрхшээл учруулж байсан боловч туслах хүчний ачаар тэр бүрийг даван туулж чадсан байдаг. Хамгийн үнэнч туслагч нар бол тэмээн хөсөг болон хүчирхэг шарууд байсан тухай магтан бичсэн байлаа. Богдын машин туулгодын хөвөөнд ирж, Орос маягийн модон гүүрээр гарч, Маймаачин хотод хүрэлцэн иржээ. Америкчүүдийн дуртаглаас үзэхэд тухайн үед туулгол нь 90 орчим метр өргөн, 1.5-аас 3 метр гүн байсан байна. Хүрээнд хүрэлцэн ирж байрлаад, юуны өмнө машины эд ангиудыг шалгаж, зарим нэг шаардлагатай тохируулгыг хийсний дараа угааж цэвэрлээд зориултын бүтээлгээр бүтээж Богд хаанд хүрэхэд бэлтгэв. Богд хаан чухам хизээ машиныг ордондоо хүлээн авах нь тодорхойгүй байсан бөгөөд өдрийн сайныг тусгайлан үзэж тогтоох ёстойг мэдгдсэн байна. Ийхүү 7 хоног орчим хүлээсний эцэст холын замыг туулан эвдрэлгүй хүрээнд ирсэн машиныг Богд хааны ордны зүг хөдлөсөн байна. Машиныг хүргэн ирсэн хүмүүс Богд хаан болон Монголын төрийн түшээдүүдтэй хамт үдийн хоол идээд дараа нь ордны гаднах хашаанд машиныг асааж нэг ёсны үзүүлэх сургууль хийсэн байна. Ялангуяа аккумуляторын цахилгаан гүйдлийн талаар тайлбарлах үед Богд хаан түшмдүүддээ аккумуляторын хайрцагт гарыг хүргэж баг хүчлийн цахилгаан цэнэгт цохиулн цочих үед нь ихэд инээн тэднийг доогдож байж билээ гэж дурссан байдаг. Машиныг албан ёсоор хүлээн өгсөний дараа Богд хааны бэлэг болох шар өнгийн алтан хадгамал бүхий хуйтай торгыг зэнхэр өнгийн хадаг дээр тавьж машины жолоочд барьсан байна. Тянжинээс хүрээ орох замд машины арын дугуйнууд арьсан утсаар хийсэн хамгаалттай явсан бөгөөд харин урд дугуйнуудад ямар нэг хамгаалалт хийгээгүй байна. Замд дугуй хагарах зовлон үзээгүйгээр үл барам дугуйг нэмж хийлэгч шаардлага гараагууд бид ихэд баярлаж билээ гэж дурсан бичжээ. Тэртээ 100 гаруй жилийн өмнө Монголын салхийг зүсэх тавилантай анхны машин бол дээд ангиллын моторт хүлгээр дэлхийд алдартай Ford Motors үйлдвэрийн шилэн Ford байв. Богд хааны Америкийн нэгдсэн улсаас захиалан худалдаж авсан уг хөлөг Монголын говийг хөлөөрөө туулсан анхны суудлын автомашин гэж түүхэнд бичигдэх хувьтай байжээ.